За энэ өдрийн минь өдөнсөө өдөр ажилдаа гараа. Бичлэгтэйгээ хамт угаараа. За засварын газрын гаднаас тарака аваад хөдлөгч чинь одоо шиг ахад 9 цаг явна. Нөгөө өнгөрсөн 5 дахь өдөр авсан ачаага аваад явж гин. За таракны эсэд засагдсан. Тэгээд тормосны нөгөө наклад гэж ярьдаг. Тэрийг засуулсан байна. За одоо би энэ нөгөө наклада ямар хүн харагдаж байгааг харуулъя те. Тэгээ одоо ажилдаа гарахад бэлэн 7 хоногийн ажилд маань амжилт хүсээрэй. Бичлэг таалагддаг бол лайк дараарай, subscribe дараарай. За би хаан зогссон байна вэ гэвэл Iowa City гэдэг нэг хот байдаг хөхгүй. Ачаан дээр очих болоогүй нахад 5 цаг байгаа. Walmart-ын гадар би одоо зогссон байна. Яг ч байгаа гэхээр ийшээ орж моторын тос аваад нэг юулуур аваад нэг том юулуур аваад тэгээд манай компани нэг жолооч надаас нэг 130 орчим майлын урд явж байгаа юм байна. Тэгээд тарак нь эвдрээд мотор нь ямар ч тосгүй болоод замын хажуу руу зогссон байна гэдэг чинь намайг эрэхтэй моторын тос аваад ирээч гэж юм. Тэгээд би яг одоо Walmart-аас аваад араас нь хөргөж өгөөд тэгээд цаашаа үргэлжлүүлээд явах бах. Манай хүн бодвол моторондоо тосоо хийгээд тэгээд хамгийн ойрхон юу руу явах та. Засварын газар руу явах та. Ямар ч сан тосыг орж аваадах юм. Яг орох гэсэн чинь энэ хаалган төгжөөтэй биш шүү дээ. Бараг Walmart таахчихсан юм шүү дээ. Уг нь нөгөө Google дээр 11-ээс саана гэжсэн. Одоо 10 болж байгаа байхгүй. Ийм их таалгаад очтiin бах та. Ямар ч сан ороод ирсэн учиртай. За энэ 5 галлоны томоос нь хоёрыг аваад 15W40-тэй гэж байна. Эндээс нь за ингээ хоёрыг аваад одоо юулуур авнаа. Энэ хэтэрхий жижигхэн байна. Томыг авах хэрэгтэй. За юулуур энэ байна. Ийм том их хэмжээний тосыг юм чинь том зүгээр бах та. Гэхдээ минийх нөгөө одоо тос хийдэг хушуун ингээ жоохон юм тэглээд идэг байхгүй. Тэгэхээр минийх бол энэ ордгүй юм. Тэр хүнийхээс асуусан чинь ил юм байна гэнэ. Тэгэхээр энэ болж магадгүй. Тэг имийг аж мэдхүүгээд энийг авчиг гэж бодож байна. Энэ жижигээр энэ хоёр их тосыг хийх юм бол нэлээд удах бах. Гэтэ юм нь болохгүй байснаас аль нэг нь хэрэглээд тэгээд нөгөө хэрэглэхгүйг дараа нь өөрөө буцаач нь гэж бодож байна. За тэгэл ингээл явъя да. За ямар ч хийсэн авчираад өгчлөө. Тусламж хэрэгтэй юу гэсэн зүгээрээ гэж юм. Тэгээд би одоо ингээд хөдлөлөө. Надад одоо 3 цаг байна. Хэд нэг жоохон явж байгаа тэгээд унтнаа. Өглөө минь сайхан өглөө байна. Жоох газраа ирлээ. Энэ хаалга руу ордог шүү дээ. Урагшаа ингэж татж агаад. Тэрнээс өмнө чек-ин энэ энийг нь дотор авах гэсэн чи багтдгүй. Тэг гадаа гарч зогсож байгаа тавьчих.
За дараагийн ачаа маань эндээс нэг цаг 20 минут орчих байлаа. Бар гэдэг чинь нөгөө урт төмөрнүүд гэсэн үг. Тэгээ Индиана руу явна гэж хэлээ. Сая замдаа нөгөө ачаагаа авахгүй явж исэн чинь тэр ачаа маань яг минийх шиг юм Конистого авч болохгүй гэд канселцчлаа. Тэгээд нөгөө Norfolk дээр хүрээд ирлээ. Нөгөө Slinky coil авдаг. Гэхдээ эндээс энэ удаа бас урт төмөр авах юм байна. Тэгээ миний урд одоо энэ жин дээр гарч зогсох гээд 3 тарак байх шиг байна. Энэ хооронд нь би нөгөө өмдөө өмсөөд ганцуувчаа зүгээд хувцас өмсөө бэлдээт юм чинь заавал тийм хувцастай орох хэрэгтэй байдаг. За ачаага чиргүүл дээр ямар ч тавиулчлаа. Тэгээд бэхэлсэнгөө энэ дотор амар дуу чимээтэй байна. Тэгэхээр эндээс гараад очиж цаасаа авчаад тэнцээ нөгөө ачаа бэхэлдэг том талбай байгаа шүү дээ. Тэр талбай дээр нь очиж жагаад страпа тавиад тийг хөдлөө. За энэ дээр ч очирлоод олон тараг байх чинь үе 6 тараг байх шүү дээ. Энд хүлээж явахдаа страпа шидчих тийм лөө. За ийм ачаа ицсэн. Нөгөө ягаа урт тэгээд урт талдаа нөгөө ачсан байсан модоо заавал буулгаж иж очихгүй бол энэ ч нэ багтдаггүй. Тэр төмрүүдээ ачсан. Wisconsin дээр очиж буулгана. Одоо тэгээ энэ нь бол easy хідэн strap татаад тэгэл явна да. За би ачаагаа бэхлээ дууслаа. Хинтээ таарлцсан бэ гэвэл 9 7 хоногт намайг Оклендын цагаар тайлсан. Мөгөтэйгээ дахиад таарлаа. Хаас Небраскад. За сайн явж гинөө. Үсээц болсон шүү дээ. За манай үний ачаа Mississippi руу 830 орчим майл явна гинэ. Би чинь Wisconsin руу 600 орчим майл явж байгаа. За тэгээ сайн аваарай. Би хөдлөлөө. За хөдлөе доо. Сая мөгийг дайлах гээд хоолоор дайлах гээд надад юм аалга. Нөгөө энэ 7 хоног чинь инвертер ажиллахгүй байгаа, хөргөч ажиллахгүй байгаа. Тэгэхээр энэ 7 хоног би хоол авч гараагүй өөрөө. Гадуур л болгондоо. Тэгэхээр надад дайлах гээд ч юм аалга тэгээд. Ямар ч байсан замаа удаа дөө тэгэхэд. Үлсэж байна. Одоо орой 6 цаг болж байна. Дахиад явах 5 цаг 44 минут үлдсэн байна. Өглөөнөөс шим мэдээгүй. Хоолоо авч яваагүй. Одоо тракентер хоолоо авахгүй байсан шүү дээ. Тэгээд өглөөнөөс ер нь хаашаа орохоо мэдэхгүй угаасаа идэх боломж ч гарахгүй яваад байсан. Тэгээд хятад хоол идэхээ шийдлээ. Энэ тийм жижиг хятад хоолны газрууд нь Монгол шиг биш ээ. Айгу муухай онцгой. Гэтэ яг нэг тиймэрхүү амттай хоол идмээр санагдаад. Тэгээ иш орох гэдэг чинь тарака харин ашгүй. Энэ зогсоол дээр нь тавьчих болдго юм байна. Нөгөө юм хятад тоолны бүфэ газар ахгүй. $18 гэж нэг хүн. Тэг янз бүрийн дахиад хахааны махнуудтай. Сайхан боллоо. Гэтэ нэг юм нойр үрээд эхэллээ. Одоо яана. Унтд юм уу? Яа тийм лээ.
За өглөөний мэнд. Чааны газраа ирээд сонсооч. Тэр шинэ 2 өрөөгөө төллөө. Сая ороод уулзлаа ачаагаа өгөө гэдсэн чинь. Чиний цагчин бол нэгээс юм байна. Тэгээд дундуур нь таракнууд ирэхгүй бол завсраар нь оруулъя. Үгүй бол цагтаа орж ирээ гэдэг чинь. Тэгээд миний урд байгаа энэ хамгийн уртлын тарак бол 12 цагийн тарак. Минийх 1 цагийнх, энэ дундх нь 2 цагийнх юм байна. Бид гурав одоо ингээ хүлээгээ явж байна. Одоо энэ чи 9 цаг болж байна. 9-т авчаасаа гэж найдаж байна. За одоо л орох гэж байна да. 12:20 болж байна. За энд нь зогсож болохгүй юм байна. Энэ хоорондоо 0 орж ид юм уу? Бэлиний маань бас дунд хуруу өндөг гэсгээр урагтчих. Запас бэли нөгөө юун дээр байгаа. Яартан дээр нөгөө ван дотор жижиг машин дотор маань байгаа. 7 хоног харихтаа л авъя да. За энд юм шиг. Заримдаа ингээд халтаацсан явж байгааг харахаар танаас тийм бодогддог. Юу ч хийгээд байгаа. Хизээ амьдаа сайхан болох юм. Нэг ийм сөрөг бодолд дарагдаж болохгүй шүү дээ. Хилэн бодвол тэгээд доошогоо унана. Сэтгэл зүгээр унана гэдэг бол тэгээд бүх юмараа л унжин гэсэн. Тэгээд яг одоо хийж байгаа юмаа сайн хийгээд, шинийг ирэл хийлээд худлаа ярихгүй, хулгай ярихгүй тийм хүн хуурахгүй. Тэгээд өөрийгөө хөгжүүлээл ингэж явах юм бол амжилтанд хүрэх байх гэж найдаж байна те. Эерэг зүйл бодох хэрэгтэй манайхаа. За нэг хүнтэй авсан. Нэг боцоо та. $500 авсан шүү дээ. За энд буцаахгүй гэж буцааж авахгүй гэж магадгүй юм шиг байна да. Нэг авсан газараас авсан газартаа буцаа гэдэг шиг байна. Уг нь тэнд яг байна да. Асуувал үзье. Надад өмнө нь байсан болохоор энэ 3000-тай 399-ийнх нь баггүй. Тэгээ сая авсан болохоор энэ доотлын 499-ийнх нь. Тэгээ энэ нь болохоор 3000-тай, энэ 5000-тай. Эднэр нь болохоор 1500-тай 500-тай гэж байна. Тийм нөгөө хөлтөөсөн хоолнод байт юм байна. Нэг ийм хоол авчлаа. Гоё харагдаад байна. Шуу юмаа боцоочлаа. Мангар үнэтэй юм аваад мөнгө төгчсөн байсан. Одоо эндээс харилаа. 3 цаг үедээ очих юм шиг байна. Өглөө нэг сайхан ажиллая гэж утсан ч тэгээ дахиад нэг өдөр алдчихлаа шүү. Маргааш нөгөө нэг тавтгай төмөрнүүд авдаг штэ. Тэрийг авах болсон. Одоо яардан дээр очичоод жижиг машинда нөгөө бас нэг үнэтэй авсан AC байгаа шүү дээ, кондишн. Тэрийг жижиг машинда хийж аваа гэлэг байх замдаа бас буцаачна. Одоо хэрэггүй болсон чинь кондишн маань ажилдаг болсон. Амар сайн ажиллаж байгаа.
Нэг хоёр дахь дээр нь тавь нийтдээ 4 үе шаттай сенсор үлддэг шүү дээ. Хоёр дахь дээр нь тавиал унтахад чинь шүн даарж ил шүү дээ. Өстөө сайхан байна. Хаах гэсэн чи буцаага тааж чаддаг. Онгорхоо чигээр нэвтрлээ. За шинэ өглөөний минь ажилдаа гарыг да. Сайн нэг өөр ажил амжуулчаад ороод ирлээ. 11 цаг болж байна. Ачаага одоо очиж аавна. Энд нөө молоо янзлааг байгаа. Трака халааж явах хоорондоо янзлаа хараач юм байна. Өөх ямар халаа юм бэ? Сүүлийн үед ийшээ ирээгүй юм биш юусэн. Өмнө нь бол баг 7 хоногт 2-3 удаа ирдэг байсан. Одоо энэ ч 1:30 болж байна. Энд ч айгу хурдан очдаг. Би одоо энэ хаалга руу орно. Хурдан очдаг газар гяс ачаал явъя. Одоо ийшээ ачаагаа аччихад бас 9 цаг байгаа. За нэг хэдэн страп татаал тэгэл боллоо да. За энэ богоон хөдлөхгүй баг ингээ 20 минут зогсчлоо шүү. Хэцүү хөдлөх юм болоо. Жижиг машинтай биш болохоор буцаад ирчихэж болдгоо тэгээд толоо зогссон. Цаг орчим. За өстө баларсан юм боллоо. Сайн нааш ирж явсан чи явдал нэг сонирн болоод тэгээд замын хажуу руу гараад зогссон чинь дугуй салаад өмч. Хаанд хизээ салж унсан мэдсэнгүү. Ямар сонир юм бэ одоо? Сая гарахтаа энэ дугууны энэ торомсыг солиулсан одоо нөгөө наклаадаа солиулсан шүү дээ. Цоошин наклаад байгааз. Хүн амтан гимтэйг угаасан. Ямар сони юм бэ одоо?
Одоо яана. Ачаа маань бол гайгүй байна. Гэтэ чиргүүл ингээ тэр чигтээ далицсан байгааг харж байгаа хэ. Аз болж яг энэ гарц гараад гарц ойрхон байлаа тэгээд нэг тарак стоп дээр хүрч ирээд зогсчлаа. Энэ нэг барилга дотор бахан дугуй муу харагдаад байна. Оо тэс дугуй биш шүү дээ. Хаалган дээр нэг юм. Хойроо тасар харагдахгүй байна. Нэлээ хол байгаа те. Тэгээ одоо энэ чи шөнийн 12 болчихдаг. За өглөөний минь 10-аад газар руу ярьлаа. Тэгээ би ядж байгаад айгу хол юмнаас айгу хол зогссон юм байна. Ирж засах газар олддоггүй. За гэрэлтээд нэгсэн харж авъя да. Энийг нь тайлж авч жагаад үзээдгээ чинэ манай компани Донтийнх нь энэ нэг спиндл гэдэг нэг юм гимтсэн байна уугүй. Тэрний хэрвээ гимтсэн болоод жоохон үнэтэй боллоо. Бусдаар бол ерөнхийдөө гайгүй ажиллаа гэдэг чинь. Амтс нөгөө хабын авчлаа. Яг энэ голын энэ хамгийн гол одоо нөгөө үнэтэй юм эвдэрч гэмтээгүүл юм шиг байна. Энийг авахд бол ийм том юу хэрэгтэй юм бэ? Болт хэрэгтэй юм бэ? Тайлах юм хэрэгтэй юм бэ? Надад тэр нь байдгүй. Ингээ гараа тайлагчдээ нэ. За одоо энийг нэг ашиг цэвэрлж байгаад янз бүрийн гэмтэл өчсөн. Энэ хамгийн үнэтэй гэдэг байгаа байхгүй. Энийг заавал гагнж багнж хийдэг. Тэгээд 2-3 мянган доллар болдог гэдэг байгаа байхгүй. Энэ зүгээр авах юм бол эдгээр нь бол яг гайгүй л гэж. Гэтэ хийх газар олоогүй надад болчихсон. За энэ нь бол зүгээр. Ямар ч байсан салгаж чадах юмудаа салгаа хийчихлээ. Одоо энийг л засах газар хайж болох хэрэгтэй байна да. За чигтэр яг юу болсон бэ те? Тэрийг би нөгөө одоо би энэ хайвей 20 гэдэг зам дээр явж байгаа байхгүй. Тэгээд өчигдөр би нөгөө зогсоод нүүр гараа угаагаад нэг 0 орчууд явж гинэ гэж тэгсэн шүү дээ. Тэгэхээр тэр чин дөнгөж хайвей 20 руугаа ороод нэг 10 майл яваад зогссон байхгүй. Тэгээд зогсоод харахад тарака чиргүүлтэйгээ тойроод харахад бол юм ажиглагдаагүй зүгээр өсөө. Тэгээд тэндээсээ хөдлөөд нэг 100 орчим майл явсны дараа би зогссон байхгүй. Тэр үед айгу бороотой байсан. Тэгээд бороо ороод толин юм харагдахгүй байсан байхгүй. Тэгээд хойно яг юу болоод байгаа яагаад байгааг нь мэдэхгүй яваад байсан. Тэгээд за бороо нэлийн ширүүсээд тэгээд зогссон байхгүй. Яг одоо энэ гарцсан дээр. Тэгээд
бороо жоохон шингэрэнгуут нь ер нь тарака тойроод нэг гарчидэн тусгаж байгаа харсан чинь өчигдөр юм харсан. Тэгээд аз уулч харин яг ийм тарак стоп дээр яг ойрхон байж таарлаа. Тэгээ энэ рүүгээ гараад зогссон. Хэрвээ зам дээр зогссон бол одоо цагдаа үрж ирээд бас нэлээд асуудал болох юм болов. Нэгдүгээр за хамгийн чухал асуудал юу гэхээр хүн гэмтээгүй байгаасаа хүний эд хөрөнгө гэмтээгээгүй байгаасаа гэж найдаж байна. Миний энэ ч одоо яг хөө тэгэл одоо мөнгөний төлөө засуулаад явах та. Энэ Айвагийн 20 гэдэг зам чи угаасаа ерөнхийдөө баг юм юу байхгүй юу? Зилүүд газар байхгүй юу? Хот цөөрөн мөрөн байхгүй. Ерөнхийдөө ингээл тал дандаа нэг тариалангийн талбай бол ихтэй, ферм ихтэй. Тэгээ замын хажуугаар бол ерөнхийдөө баг юм байдгүй юм. Тэгэхээр би бас тэрэнд нь гайгүй хот моттой ойрхон биш байсан юм байна. Гайгүй байл болов уу гэж бодчих. Тэгээ өчигдөр бол би одоо энэ чинь миний баруун талынх одоо пассажир талынх шүү дээ. Тэгэхээр би өчигдөр бороотой байсан учраас угаасаа нэг игнээс ойр байр маяг сойлж нэг яваагүй сүүлийн 100 майл. Тэгэхээр би ер нь миний дугуйс салсан болоод баруун тишээгээ буюу нөгөө замын хажуу руу гарсан баха гэж найдаад байгаа байхгүй. Тэрээ игнэ байраа солиод ингэсэн бодвол хажуугаар гүйц дөрүүлж байгаа машин чинь бас тоглох очруулах магадaltaй байсан байх гэж бодож байна. Гинжээж байгаа дэ чинь соох гот байж байна. Энэ нь бол ингээд татаад толцсон. Энийг нь дахиад жоох явуулах хэрэгтэй. 4-5 хуруугчтай ямар ч зэн дэшээ боллоо. Одоо энийг дийлдэхгүй байгаа дээ. Би одоо энэгээр миний лоуд бар байгаа шүү дээ. Энэ хойдолт нь юм байдаг байхгүй. Тэгээ ингэж хийж байгаа чангалтай. Биш ээ. Ингээд яагаад вэ чи? Дэш татаад байж. Уг нь тэр нэг цаана энийг марагдаж байгаа. Энийг ингээд дээш нь бодлохоор airbag нь ингээд автоматар өргөддөг байхгүй. Автоматар гэнэ гараар манайлаар. Тэг би одоо яад юм бэлээ. Тэрийг өргөөд барих хэвээр. Барьж агаад энэ хоёлоо өргөх хэвээр. Өргөхтгөөр чинь энэ аксель дэшиг өргөхдөггүй болвол хамаагүй юм биш тэр нь бол тэ. Airbag нь энэ л өргөхдөх байхгүй. Тэрийг дээш нь түлхлээ. Энэ airbag тэр airbag хоёр ингээд дээшийг агаараа аваад ингээд бүр сунаад дээшийг өргөдөн. Тэгэхээр энэ бол байранда байх юм чинь гинжээр тавхад маань нөлөөлөхгүй л гэсэн юм байна л да тий. Тус болохгүй л гэсэн юм байна л да тий. Би ч одоо хамгийн гол нь энийг газраас өндөрүүлж дээш нь болох гэдэг байгаа шүү дээ. Одоо ч яг airbag-тайгаа агаартай байгаа учраас ингээд доошоо болохгүй. Тэгээ дээрээс нь илүү гэрсэн унж мэдэх юмнуудыг авцсан учраас гайгүй. Данхраад байсан бол данхраадаар өргөдөг юм байлээ. Энд дэлгүүрт данхраад байхгүй л хата. За хүлээж авах хоорондоо энийг задлнаа. Монголоос нэг бэлэг ирсэн надад. За энэ дээр л хийндэ. Энэ болохоор ингээд энэгээр нь тавьдаг юм байна. Ингэж.
ийм амир одоо явж болохгүй яана одоо. Аларсан юм. Одоо 6 цаг болчихин заяа. 8:30-д гэгээд тасна. Тэгээд явах уу яах вэ? Хөдөлгөөн ихтэй байна. Зам дээр хайваа дээр цагдаа таардгүй маа гэхэд хажуугаар явж байгаа хүмүүс дуудлага өгчөж магадгүй гэж бас айгаад байна. Венест сонин газар байна. Road service дээр байдаг. Залангууд дараа 7 хоног эсвэл дараа сар мар гэдэг юм. Завтай хүн байхгүй, ирэх хүн байхгүй гэдэг. Одоо миний яагаад байгаа юм одоо ингэж явчихвал яадаг бол гинжээр ятсан одоо хэр найдвартай байдаг бол доошоогоо унтчих үедээ гэж бодоо дээ. Цагдаа бас зогсоочих үедээ гэж бодоо дээ. Яг яхаа сайн мэдэхгүй лээ. Үүрээр явах уу эсвэл одоо ингэж үдээд явах уу те. Уг нь 50 майл л байгаа тийм. 50 майлын цааны газар авээ дээрээ үзье гэдсэн баггүй. Яг нөгөө хараагүй болохоор юу хэрэгтэйг мэдэхгүй байна. Гэхдээ авээ дээр бид ямар ч хэсэн заснаа гэдэг байгаа байхгүй. 50 майл гэж 1 цагийн асуудал. 1 цаг ингэж явчихвал яадаг бол ирж янзлах юм бол байдаг. Би бүр Иллинойс Чикагоогоос нөгөө зам дээр одоо энэ засварын газар ч яг үнэтэй чаржлаад байдаг байхгүй. Тэр нь баг Чикагоогоос хинтон партнууд аваад үнэтэй мөнгө төгрөг мөнгөний төгрөг тэгээд наашаа авчираад асуудал яадаг юм бол тоо. Гэт асууж үзлээ. Ирэх хүн байхгүй юм байна. 360 майл байхгүй ч Чикагоогоос бол Тэд маяг яаж явах вэ? Чигдэр тэгээд тэр дугуймуугаа салж явахдаа утас мутсын гэмтээцсэн үү яасан бас чиргүүлийн гэрэл ажиллахаар болсон. Тэгээ шүн явж чадахгүй байгаа байхгүй. Өндөс нэрээ нэмэлт гэрэл байна уу юу харах юм байна шүү дээ. Уг нь ажил нь бол гайгүй юм байлээ шүү дээ. Юмнууд нь яг партнууд нь байх юм бол угсрал хийчих юм байлээ. Гэхдээ нэлээд олон юм их таагаад байгаа байхгүй. Хапан тэр чигээрээ break drum break shoe 2 бүтэн дугуй. Дугуй маань бас 24 тавтай дугуй бас түгээмэл дугуй биш шүү дээ. Хогийн болж. 22 тавтай дугуйч түгээмэл байдаг. Минийх ч 24 тавтай гэхээр бас хөдөө газар олдох юм болов. За өстө боксоо авчиж явсараа гал ямар ч байсан засварын газрын гадаа ирлээ. За өстө одоо нэг ямар ч байсан урт амьсгаа авъя та. Гэтэ энэ газар нэрээ онгоогоогүй байна. Өөр нэг салбарынх нь хүн сая гадаа ирж миний дууг харчаад энэ гайгүй манайх янзалчнаа гэж хэлж байна. Тэгээд дотоо 30-аас эднийх онгоох юм байна, хүмүүс нь ирэх юм байна. Тэгэхээр н ороод үзүүлээ. Тэгээд энэ хаалганууд нэрээ нэг рүү ухруулаа. Тэгээд манад ер нь бүх партууд нь байгаа гэдэг чинь.
Миний трейлерийн информашныг шалгаж агаад одоо нөгөө юунууд нь партнууд нь байна уугүй юу? Үзээд хийж чинь. Тэгээ мэдээллийг нь. За ерөнхийдөө дуусч байна. Одоо 1:40 болж байна. 2 цаг болж байна. Тэгээд энэ хотлын дугуйнуудын бүх юмаа хийгээд тавьсан. Одоо гэрлүүд ер нь ажилдаг болчлоо. Тэгээд энд нэг гэрэл угаасаа тал нь ажиллахгүйсэн. Энд чинь нэг юм юу واخгүй. Дотроо юм олон ламп шиг энтэй واخгүй. Тэгээд ингээд зарим нь ажиллаа, зарим нь ажиллахгүй болсон. Энийг нэг солиулж байгааг их эндээс авчия гэж бодоод. Тэгээд ерөөхдөө боллоо. $4,000 боллоо. За дуслаа. 100 майл яваад нөгөө болтоо чангалаарай л гэж. Ингээ явжсэн чинь миний хоёр дугуй хөвчих бай тээ. За өглөөний мэнд өчигдөр тарака аваад ачаагаа өргөж өгөхөд ятсан боловч нөгөөх газар нь их таацсан байж таарлаа. Тэгээ ачаагаа өгч чадсангүй. Өнөөдөр хагасаа өдөр. Өнөөдөр бүтэн маргааш бүтэн байж байгаа нэгтгэхийн өглөө ачаагаа өргөж өгөхөр боллоо. Гэртээ харж чадахгүй гэсэн. Тэгэхээр видеого энэ хүрээд дуусгая. Дараа 7 хоногийн видеогоор дахиад эргээд уулзъя. Энэ бичлэгтээ маань хамт байсан хүмүүстээ баярлалаа. Дараа 7 хоногт эргээд уулзъя. За түр бай. Лайк дараарай, subscribe дараарай.